Сар шинийн хөтөлбөрийн ерөнхий ивент итгэвч сайн сайхныг санхүүжүүлэх Голомт банк. Эрхэм хүндэт үзэгч та бүдийнхээ энэ өдрийн амар амгалан айлтгая. Та бүхэн маань би ямархан зүрэг мэнд тарган давтай сайхан үйлчлцгөөж байна уу. За ингээд Монголын ард түмэн могоо жилийн үдэж морин жилийн ухтаж байгаа энэ цагдоор Монгол телевизийн хамт олноос морин жилийн хүчтнүүд нэвтрүүлгийг өргөн барьж байна. За ингээд өнөөдөр одоо нэвтрүүлгийн хойморт Завхан аймгийн Алдархан сумын харайт өг, Монгол улсын харцаг Лавгагийн лаавчир, Дүү аймгийн Баян дэлгэр сумын харайт өг, Монгол улсын өсөх өдөр начин Батчулуун, Завхан аймгийн Алдархан сумын харайт өг, Монгол улсын начин Бадам зүрийн нарын хүчтнүүд морилон саатаад байна. За дарган давтаа сайхан үйлцгэж байна уу? Сайхан үйлж байна уу? Сайхан. За бэлтгэл сургуульд туу сайхан уу? Сайхан мань бэлтгэл сургуульд сайхан жигдрээд сайхан болж байна даа. За та хэд маань ч одоо сар шинийн барилдаанд олон жил содголж байгаа. Ер нь хэдэн оноос эхэлж цагаан сарын барилдаанд анх гарч исэн бол? Анх гарч исэн л одоо тэгэл аймгийн арслан болоод гарч ирсэн ерөнхийдөө. Би ч 9 онд арслан болсон. Тэгэл тэрнээс хойш. Тасралтгүй л гарч. Батчлуун ачаа. За би 9 оноос хойш гарсан даа. Тэгээс одоо Бадмагийн хувьд одоо сар шинийн барилдаанд хизээ анх содголж үзэж ив. Ямар бүхэн аманд анх гарч ирсэн юм? Би ч 10 онд аймгийн зам болчихвол тэгэл гарч ирсэн да. За өнөөдрийн хувьд бол одоо та гурвыг бас энэ хүн нэвтрүүлэгт орж оролцуулдаг нь 2014 онд бол одоо морин жил тохиож байсан. Тэгээ морин жилд одоо начин болсон хүчүүдийнхээ төлөөллийг бол одоо өрн оролцуулсан. За Суман жулуун начин, Эдээ бат начин хоёрын хувьд бол дараахан ярьж амжсангүй. Тэгээ та гурван маань бас онжуудаа төлөөлөд сайхан хууч дэлгэх бах. Ер нь морин жилийн сайхан ээл үеилээ хайрлсан тухайн жилийн бэлтгэл сургууль, вивердрийн онцлог ер нь ямар шухан байв та гурван маань? Гэхдээ тэгэл тэр жил бас сайхан онцгой байж ижил тэгэл төрийнхөө сайхан солонд л хүрч байгаа юм. Бэлтгэл сургууль сайхан тэгшгэн бүтэн жилээ одоо заалынхаа барилдаанд тэгшгэн сайхан барилдаал тэгэл Монголын ард түмчин заамны хот тэгэл цол авнаа л гэл бүгчүүд ер нь л үзэгчд бол бүгд тэгдэж штэ. За одоо тэгэл улсын цол ойрхон байгаа штэ л гэл ингээл чихэн дээр байнга л ярьж байгаа штэ. Тэгэл тэднийхэн бэлэгдлэр л ерөнхийдөө цолонд хүрчлээ юм л да тэр жил. Сайхан ээлэвэл хайрсан сайхан моржил сайхан цол хүрсэн дээ. моржид одоос 12 жилийн өмнө цол авч хүрчихсэн шүү дээ. Тавуулаа тийм ээ. Яг жилийн бэлтгэл сүүсээ сайн байсан. Тэгээд тухайд бас олон барилдаанд шийддэг байсан доо. Тэгээд моржилдээч байсан нөө ер нь тэр жил бол надад их сайхан ивэлтэй жил санагдсан. Тэгээд сайхан Монгол бүхийн тогоонд ороод усын цолтонгийн нэнд орсон. Тэгээ манайд ч одоо ерөөдөө маа тавчин ихэнх нь цалаа ахиулсан байж үү те. Тэгсэн байна. 3 нь батлаад тэгээ ер нь амжилттай л барилж штэ. Сайхан л цаашаа цолондоо дүүрэн барилж. Дүүрэн барилж те. Батлаад яригдчих. Тэр жил их сайхан байсан. 14 онд одоо моржилд жил орж ирсэн ч тэгээд цэргийн арслан болоод тэгээд тэр 7 сарын 12-нд улсын начин болоод энэ сайхан Монгол охийнхаа улсын цолтой игнэнд нэгдээд сайхан байсан. Манай бадмаач тэгээд арслан сар болсон уу? Сар болоогүй. Сар болоогүй. Цэргийн арслан тухай чинь цэргийн адам чи хавар болдог байсан. Тэр чинь 6 сар гаргаа болсон. 6 сарын баг 15 6 Ер нь улсын наадмаас өөр наадамд цэргийн арслан цолтгоо гарсан уу? Гараагүй тэр чи улсын мөрөд өгсөн юм чи гарахгүй шүү дээ. Тэгээд арслангаа авсан юу гэж аймаг нөхөө. Гэхдээ яг тэр наан сорилго морилго бас болдог үстэй. Сорилго тэр жил нэг сорилго барилдаг байхаа. Бүгд барилга нь барилж илээсэн дээ. Бадуун барилдаг байх. Барилдаг байхаа. Тэгэл наадамд л дуудсан юм биш тэгвэл ганцхан тий. Тэг. Ер нь та гуравч одоо гуруулаа бас аймгийн заан цолтой байсан хүмүүс. Тэгээд ер нь аймгийн заан цолон дээр бас нэг гацчул их удаждаг шүү гэж яриад байдаг. Одоо сүрнэ чи аймгийн заан цолыг 3 4 баталсан баах.
Чулууна ч юм бас 2 3 баталсан баг тийм ээ. Тий. Харин лагаар цугуулныг удааг баг тийм ээ. Тэг би 1 жил л болсон л дээ. 1 жил юм. Тий 8 он зам бол 9 он тарсан болж байна. Очлох чинь 5 оны зам шүү. 5 оны зам тэгэл 10 онд бүтэн дөрөв 5 жил 3 баталсан. Хааш хаан зам болсон гэдэг үү? Би анх Дорногов аймагт зүрлээд дараа нь Сүхбаатар аймагт Эрдэнэтэд нэг 3 Амрын Батмөнгөд үзүрстэй. тий. Батмөнгөийг гарах гэсэн чи юу гэсгэлээ өсвөрийн бүх байж тэгсгэл юу гэсгэлээ. Өсвөрийн бүх хаад л гэсэн. Гэтэ Батмөнгөд яг нь би багаас гадна юу л та. Өсвөрийн хүүхдүүд баг том байгаа байхгүй юу? Хүүхдүүд нь 67 хүүхдүүд юм чи. Тэгэл хүмүүс тэгж байхгүй. Тэгээ манайхан чинь монголчууд ч нөгөө бөхчүүдэл ярьж хөөр тэднээс хаалж баяж ярьдаг юм чи. Яг заан цалтаа жоохон утсаа. Ер нь яг үзүүр төрөний хувьд төгсгөлөөр хийчихдэг гол юм л та. Тэгэл жоохон нөгөөдгөө тавтаал байт юм шиг байлж одоо бодоод байна шүү дээ. Дорногов чи Эрдэнэ жаргал арслантай үлдсэн гэдэг үү? Хинтээ үлдсэн гэдэг. Тий, Эрдэнэ жаргалтай үлдсэн. Соёл сумын заа үлдсэн. Манай Эрдэнэ жаргал чи намайг аслан болсон. Сүхбаатарт болохоор хинтээ үлдсэн. Бачрал Бачрал. Баано. Тий. Тэгээ Эрдэнэтэд Амрын Батмөнгөтэй. Тэгэл 10 онд нэг бонд Төв аймагт төрүүлсэндээ 5 жилийн дараа тийм бас урт хугацаа шүү. Ер нь тэгэл яг нэлээд хичээж ижил бас яадаг юм шиг байлаа шүү. Ямд хүрдэг юм шиг. Тэгээд тухайн үед бас 5 жил гэдэг чинь тэгээд цолондоо нэг цолондоо батлаад гаш бас тийм юу хүч тийм. Хүн анхаад яг барилдаад байгаа бас таалагчтай биш. Цолоо батлаад байгаа сайхан жигсэн. Нөгөө хүсээд байгаа юм руу арай хурж чадахгүй болоо тийм. Бас тэгээд 5 жил хугацаа л да. Тэгээд бас 10 онд аслан болсон. Тэгээд одоо сануулсан ачингаа бас нэг баталчих гад жоохон ахиулъя гэсэн бас байл хочцсон шүү дээ. Ямарсан батлаад авсан та тийм. Батлаад авсан. Одомсрын начин ч одоо хаана анх зам болж хаана баталсан бэ? Би чинь Зохион аймгийн нааданд 2010 онд үзүр төрөнд барилж, бачралахтаа барилж, бачралах маань арслан болсон. Өө данзангийн бачралахтаа. Тий. Тэгээд дараа нь дарханд чинь 12 л 12 онд баг. Ерөөлт арслан. Зохионд 13. Зохионд 13 онд. Ерөөлттэй үлжсэн. Тэгс. Зохионд хинтээ дахиад үлдсэн. Зохионд бүрүүгээр Бүрүүгээртэй. арцгатай. Тэгэл ер нь одоо хүмүүс чи бөхчөөч бас ярьдаг штэ аймгийн заа их зуулттай цол гэлээ тий. Тэгэл нэрэж тийм болоо эхлээл гайгүй байлгүй гэсэн тэгээд ер нь их бас 4 жил барилдсан байлаа шүү. Тий. Гэхдээ бас манай аймагт бас нөгөө заанаараа бас сайн барилж зөндөө байсан тий. Тий, бацаахан заанаас ахуулаад бацаагаа ах маань бас араахан арслан болж чадаагүй. Бацаагаа чинь 4 билүү хэдүүлээ. 3 билүү 3 баг. Улсад 2 удаа 4 авсан. Тий, 2 удаа 4 удаа авсан тий. Мундаг заан л та. Сар шинийн барилдааны одоо аймаг цэргийн султны барилдаан гэж одоо болдог шүү дээ бас. Батчулуун начны хувьд бол одоо тэрэнд бол төрүүтэй баг тийм ээ. Тий, аймаг цэргийн цагаан сарын төрөвтэй. 14 онд төрүүлжсэн. Та чи яг тэр морь жилийнхэн төрүүлсэн байна уу тийм ээ? Тэр барилдаа ер нь ямар болж исэн бэ? Тэр чи одоо бас нэг жил огтж байгаа цагаан сарын барилдаанд хүмүүс ч аш холбогдлоо гэх юм жилийнхээ өнгийг үзэхлээ. Тий, ерөнхий яг сайхан нөгөө тэр бэлтгэл их сайн байсан болохоор тэнд нэг актер нэг яагаагүй. Ер нь барилдаа төрүүлчихье гэж бодвол. Тэгэл барилдчихсан. Тэгээ 14 онд төрүүлчихсэн. Ер нь бол яг цагаан сарын хүмүүс их бэлгшээдэг. Тэгээд та нарын хувьд одоо цагаан сарын барилдааныг ер нь хамгийн хүүхэд байхад анх үзчихсэн тэр санаанаас гардаггүй барилдаан гэвэл одоо ямар барилдаан байна? Магадгүй бас анхных бол радиогоор сонсч эхэлсэн ч биш магадгүй бах тийм ээ. Тэр яг сумдэл байж хат телевизээр л харж лээсэн л дээ. Тэр чинь мөнгөртөө арслан гээл зэрэг бүнцэг гардгал ингээл. Тэр баг тийм улсуудын барилдаан нэг яг ингээ гоцгоод яг тийм барилдаан бүнцгийн барилдаан л их
саанд ороод идэв. Бид нар яг нэг нутаг гэдгээрээ л харж нутгийн бүх үйл хэмжээнд Өөч ажлаа гэл телевизээр хараад ах бас хэцүү төр чинь жоохон багч ажил. Цагаан сар ажиллаж жигдэрцээрээс бүүл бужигнаанд томдлооч юм шиг тэгэл. Бунцгаагаа дэмжээл нэг цагаан сарын барилдаан гэр зэрэг бунцглагддаг хүн байсан манай нутагт л. Тийм л яриагаар нь тий. Очлоо ах юм. Гэхдээ цагаан сарыг арайд байгаа шүү. Хүүхдээс өдөөний хүүхдүүд. Тэгэл аа байсан. Хэдэн настай эсэмтэй сургуульд орсон юм шиг байсан. Энэ намсраач өгдөг хүн л янзын барилтал. Тэгэл бүр ятаг чаг суучаал энэ намсраач өгдөг их сайн барилтах. Энэ ер нь хий өшүүл. Одоо энэ аваргын аав юм биш шүү. Намсрааж гарцгаа байх тий. Тэг дэшээ гайгүй барилтсан юм. Дэшээ барилтсан юм. Тэгэл ирээд идэх байхгүй. Тэгэл орж ирсэн хүмүүс дээр үчин харагдагаас сонсоод хүмүүс чинь шавч шít айлд. 3-4 л хэлж байгаа ах нар чинь. Тэгж л яаж ирсэн да. Тэгээ би 10 онд нэг өсгөө аврахтаа 5 дээр цагаан сарын бэлт. Би хамгийн дээд нь тэр л баг. Цагаан сарын бэлт 4 авсан. Аймгийн заанаар 4 авсан юм. Аймгийн заанаар 4 авсан. Тэгээ аврахад автомат тэгээд яг тэр том наадмын сорилго одоо гоё юм нэгж байгаа. Бас өөртөө сурам аваал. Аврагд яаж болсон та тэгээд. Тэгээд юм болохгүй авах зүгээр баглаад авчих. Та чинь тэгэхэд Ганбаатар гэрдийг давсан байдаг үлээ дөрөв дээр тий. Тий, дөрөв дээр хэнийг хаялаад. Тэр авсан дөрөв даваал яасан. Тэгэл өсгөө арахт онжсэн. Тэгэл юм дарахаа авахтаа тийм том барилдаад барилдана гэдэг чинь бас нэр төрийн хэрэг байлаа. Тэгээд бас цаашаа ингээд аврах ч гэж үзүүлчлээ. Санжаа төрүүлээ яалаа. 10 онд тий шүү дээ. Санжаа ч одоо энэ гарч ирж ирсэн. Баавруу зүрлээ санжаадан баавруу сэргаарсан дөрүүлж байгаа. Тийм л сайхан дурсамж байна дөө. Батмагийн үед 2000 онд нага Сүхбаатар Батэрдэн авар 2 нэг зүр төрөнд төрөттэй. 99 онд 99 онд Сүхбаатар авраг төрүүлдэг үү? Тий. Тэрийг анх одоо телевизээр жоох хөвгт хараал тэгэл. Тийм сайхан бүх болох юмсан гэсэн бас нэг дотор бас нэг жоох хөвгт байна шүү дээ. Цагаан сарын барилдаан сайхан тэгээд эдгээ засаад та манай эдгээ засаад тэр орондоо сайхан бөхөө үзээд одоо Монгол хүмүүс сайхан тэгэл яадаг баяр шүү дээ. Манай бөхчүүч ирний ихэнх нь л одоо сайхан хөдөөний малчай айлын хүүхдүүд мөр малтаа ноцолдож одоо малын захад өссөн хүмүүс байдаг. Манай та харцаг Бадманачи хоёр бол одоо бүр нэг сумын хоёр. Тэр дундаа баг нэг голын гэдэг бах тийм ээ. Өвлжөө болсон дээр айл аймаг явсан та. Тэр хүүхэд баг насны одоо та нарын цагаан сар ер нь ямар болдог байсан бэ? Бидний багад бол одоо өдөөний хэж нөө мороор айл гэсдэг болж шүү дээ. Ялгаах тэгэл мороор айл гэсэл баг гоолтон жаргалаа орхлоо. Манагаас ойрхон шиг гол гараад гол ороод айл гэсэн. Тийм үү? Тийм шүү дээ. Ингээл тэгэл 7-8 болоо 10 хэдүүлээ гэл морь харшуулаад тэгэл явчих тэр чинь. тэгэл нэг балхан цоглоо. Тэгэл ингээд өвөрлөлт чийсарга нөгөө талаар ингээд дүүрж гарч ирэл тэгэл. Хөөдөө тэгэл айл гэсэн ямар хүү айлд орон гутал зогсоочихсон. Энэ хүүхдүүдийн бэлгийг гарах гэд баг бүгдөө дөөл болгочоо тэгэл аваа гараад. Бэлгээ аваа гараа явж тийм. Тийм сар шин сайхан л та. Ер нь тэгээд бас нэг хөдөө одоо хамгийн гоё дурсамжтай бол мороор айлсаа золгууд хийж явах их гоё юм шиг одоо санагддаг шүү. Гоё байсан тий. Гоё байсан тий. Айлсаад өвөө төдөл чигчэл тэгээд. Морндоо мордох унаал. Тий. Сайхан шүү дээ. Боломжлол цагаан сарчтай. Ослоох ч одоо их л том морь ундаг байсан баг та. Гэхдээ би ч хүүхд байхдаа тий том баа. Одоо бөхчүүдийн хувьд бол энэ чинь битүүний барилдаанд барилддаг учраас нутаг орнолгоо явж бараг амжидгүй шахах бах тийм ээ. Шинэлчээд явдаг бол. Ер нь одоо энэ өдөө шинэлдэг байсан, төв шинэлдэг байсан хоёрын одоо ялгаа хэрэг гарч ийн тэгээд одоо шиний нэгэнд хамгийн түрүүнд одоо бөхчүүд маань хэн дээр явж золгож байна тийм ээ. Аав ээжүүд одоо хөдөө байгаа нөхцөлд. Тэгэл хөдөөний сар шин шал өөрчлөн чи баг яг тэрсэн цаг хугацаа заагаа өгсөн нар ингээл гараад ээж автаа золгоод дараагийн айл руу ингээл том хүмүүс рүү явна. Одоо н хот ч бас шал өөр юм аа гэсэн чинь. Тэгэл одоо яг чарга байхгүй бас том айл руу явж байгаа бол чиний нэг өглөө. Тэгэл энэ байр маяр болохоор бас
мөр зүр гаргахаас ахгуулаад баасан мэдхээ болчих чадвар ч бас. Сүү сайны дэж гэж. Дээж өрөөхөөр тэнд яалаа гэж бас нэг хүн амт орж арлуулаад бас стресстүүлээд байж болохгүй бас. Тийм л. Энэ сар шин бол үнэхээр сайхан болдог. Хөдөөнөө. Энд болохоор нэг тийм эсрэг нь тийм л юмнууд их л байна. Харин хэцүү дээ. Тэр чинь тэр хол өндөр гарахаас ахуулаад тий. Нэг мод шатаагаад газар булаараа гэсэн гасан чи тийм бодор олдохгүй билээ. Ээж нөгөө одооны байрлаж гадаанаас зогсоол багтай. Нөл машин. Тэгэл машины хажууд ямар шатаалтай байж болохгүй шүү дээ. Тэгэхээр яг нөгөө нэг юм жоохон social соёлдоос дасгал хэрэгтэй л байлаа. Тэрлэггүй сайн дасчил. Тэгээ одоо битүүн барилтчаал тэгэл аав ээж рүү нутгараа л явна шүү дээ. Шинэ нэгэнтэй. За танаас жоохон ойрхон болохоор тийм. Тогтолцоо өөрлөө гараад тоорол нар зүг тоорол авчих шүү дээ. Тэгээ хацаасар сайхан байруу. Бол зүгэл өдөө аав ээж рүүгээ малхан руугаал бас байх гэж байдаг шүү дээ. Өдөөний цаасарч арай ондоолтой сууршвал өнөөс. Тэгэхээр монголчуудаа бас бүгд л энэ төв орнуудтай ч гэсэн тэгэл хэр хэмжээндээ л Монгол дийлэн өмсцөл гангал хайж байгаа. Одоо бүгчүүд дээр хамгийн түрүүнд хэн дээр очиж залгаж байна? Манайх ч одоо бидний чинь бас сумын за аймгийн цолтой байх чинь манай захны өгчсөн зогсож байсан. Одоо сүүлийн үед бас нэг дивжээ гээд цоллаа гээд тэг золохгүй. Одоо 2 дивжээ ерөнхийдөө нэгдээд тэр зололт явах бах. Залгаж эхлэх гэж. Тэгээд залгаж эхлэх бах тий. Тэгээ улсын гард одоо цэрэг музик гардаас авахуулаад тэгэл жохоогоор тэгэл ингээл хуучин золгодог хүмүүс явдаг байсан. Нутгийнхаа том цолтой хөгчүүд гэсэн үг шүү дээ. Тэгэл доошоо. Бүхэл улсын цолтой хөгчүүдийг айлуудаа гэсэн. Тий, айлуудаа гэсэн байсан. Шинийн 3 дотор. Тэсвэрийн болох юм шүү. Тийг бүгд явж нүзэр юм л. Тий. Сайхан шүү дээ. Ах нарыг гараач цолгоол. Одоо битүүний барилдааны тухайл одоо шинэ 1 2 чинь бөөн яриа байдаг шүү дээ. Тийм ээ. Тэгэл. Гол ярих юм чинь тэр л. Битүүн цай барилдсан бүх чинь ч бас тэр өдөр тийм ээ. Дээшээс уулаа шүү дээ. Дээшээс уулаа. Дээшээс арай андаа айлд орж байгаа шүү дээ. Түнд муу барилдвал тэгээд юу бүх одоо айл ороход телевизэр одоо баг удаага. Тийм л идэг шүү. Морь жилийн та нарын одоо начин болдог тэр жилийн өмнөх цагаан сараар чинь хангаа урагч одоо яг морь жилтэй юм шүү дээ тийм ээ. Цагаан сарын битүүний барилдаанд бас шуг болж гарч ирж зүгээр жилээ шүү дээ. Мундаг. Хангаа ер нь ихтэйсээ тийм анх тэгэл аймгийн зам болвол тэгэл зааланд өөрийгөө харуулаад хурдан гарч ирсэн шүү дээ. Тийм. Хангаа урагч. Оройтож барилдсан гэх тийм ээ. Тийм. Бас аймгийн зам байсан тийм. Тэг аймгийн зам байсан шүү дээ. Аймгийн занаар удааг бахтай дараа бахтай. Одоо яг та гурав хоорондоо ер нь хэр барилдаж исэн бэ? Барилдлын хоорондоо барилдаж исэн. Анх ер нь яаж одоо жоохон дурсамж хөвжлөл тийм ээ. Хаанхын ямар барилдаан дээр нэгэнтэйгээ таарж давж унсан гоё дурсамж байгаа да одоо. Одоо Бадмаа дээр нэг битэр зөндөө таарсан Бадмаа дээр. Тэгс. Битэр юм бас нэг гэнсийн нэг барилдаан шүү дээ. Тэн дээр битэр бас нэг таарж барилдаад. Тойс нэг таарах уу? Битэр чинь 6-гийн даваа тий таарж барилдаа битэр нэг хаилцгаан баг. Битэр нэг байг барилчдаг ба ирж. Тэр шатаад. Тэгээ хаилцгаан байгаа сүлдээ байр сонгооч хайдгүй нэг. Тэгээд үзчихвэл Бадмаа наваг сонгоод. Гэт Бадмаа аймгийн зам биш тий. Тэгээд наваг хаяад манай хүн дэшээ барилдсан л та тэгэхэд. Тэгээ одоо нөгөө талига Чинкот нач долоо дээр авч. Чинкот нач даамжсан та талига. Сар шинийн тусгай хөтөлбөрийн хамтрагч Practical Data хамгийн найдвартай хамгаалал. Анх одоо таньдаг болсон гэдэг энэ одоо маа завхны 8-гийн зам баасанд орж игээд элбийн баасанд орж ах. Маа завхны нэг ой болоод. Тэг чи 80 жилээ болоод. Тэгсэн чинь баасках нэг амар нэг том ах тавиад гэсэн чинь бочлоо. Уужаастай 360 илүү юу гэлээ нэг. Өөш тэгвэл 80 жилээ болоод. Тэгсэн чинь нэг юм юуны барилдаан болоо. Яг нэг холбооны ой болоо бас. Холбооны ойд нэг барилдсан шүү дээ. Нэг зааланд спорт зааланд барилдаад. Тэгэхээр нэг амар том биетэй нэг тийм баасках тал цуг яваал. Тэгсэн чинь хоёрын даваанд энэ
Адиа хүн ачинтай таарал. Адиа хүн ачин хаяал тий. Юм амар ах болоо. Сүрт томлоо энэ томлоо. Умбах томлоо. Тэгээ умбах томсон хаа. Тэр тийм анхудаа харж байгаа нь ямар амар ах одоо. Тэр амар ахтайгаа тэгээ эзэн барилж үзье. Тэгэл зааланд л барилц тий. Зааланд барилдаал. Тэгэл барилдж байгаа нэг хайсан тэгээ баярлалах шүү дээ. Тойрсдоо том жижиг хоёр хүн шүү. Хоорондоо барилдах юм эвтэй байх уу? Ямар байх вэ? Хэцүүш надад л авчихсан. Тэр хүүрл юугаар гизүүлж. Эцэг өнө доогуур шаал барилдаатай. Доогуур орчин. Тэгээд бошоогоо тэр орхоос нүмэл зохицуулахгүй л тэгэл. Мукатраас наваа яваад. Чи лаг очиг олчих чиг. Яаж гэж. Тэнд ч юу одч болтгүй байл шүү дээ. Чи аслаж байгаа гас хайсан уу юу? Өөр ганц нэг л ясах. Тэг. Юус ингэж барилдан барь маань. Маалаач чангаж доогоор орчин. Тэгээд хийгүү. Хий гарахгүй ч ер нь томчхгүй хэцүү шүү дээ. Жохон ч тэгэл доогуур л орч түрүүс. Шигдээд бүр төгс аврахтаа барилдсан яасан гэдэг том том хөвчүүтэй олон барилцаа зөдөөр зүг. Яг тэр сайхан шүү дээ. Ажил үндэсний бүх гэдэг чинь онцлог тэр юм чи. Жижиг байсан барилдан том байсан ч барилдаг. Орын том байна би өлийг л тэр чинь. Онжоо дотроос одоо хамгийн том салт нь болсон. Тэгээд одоо нөгөө хоёр чинь байхгүй. Тэр хоёрынхоо тухай бас манай гурав жахан хуучлаа тийм ээ. Тэр хин бас урж ил нэг сайн байсан тий. Сумьяот. Адиат. Сумьяот адиат тий. Урж жилэн тэр зэрэг наад урж жилэн төрүүлээс тий. Чиний урж жил төрүүл. Тэр төрүүлэг бах. Төрүүлсэн шүү дээ. Төрүүлнө. Төрүүлээгүй. Хангаа хангаа тэр чинь нөгөө юу юм бэ 14 онд юм байна тий. Тэр жил чинь та нар үлдээ үстэй цуг ганцаараа начин мач ингэ тий. Тэр жил үлээ. Хангаа урж нэг амар ингэ суулж тий. Сайн байсан л да. Сайн байсан. Ах манай тэр чинь юу байсан баха. Сумын заанууд илүү. Тэгэд энэ адиат гэж пүү наачтай амар барилддаг шүү дээ. Чи мэддэг юм уу л гэж. Би мэдэхгүй шүү дээ гэсэн. Амар гэд. Тэгээд адиат наа чинь анх тоос. Аймаг юм байдаг. Тий. Анх харж байгаа залуу хүмүүс л бас юм. Эйгүү. Сэж мэн. Би тарахаар шүү. Халиулаад шүү. Ундаг бүхэлдээ. Тэр жоохон бэртэл жоохон гэсэн яасан. Бас жоохон тэр хөл мөлн хөлөө амар бооцсон харагддаг шүү. Тэр ч бас заалан зөндөө дарсан. тэгсэн бах тий. Өгөө аваа. Нөгөө тэл. Ол онцлог нь одоо юу тийм барилдааных нь? Маа тэр бас яг жоохон гатуул да. Алдаан жоохон тийм гатуу. Гэхдээ юм ихэр амар дисрэмтгий хийдэг. Дисрэмтгий хийдэг. Тэр хангаа ургын соёлоо бол амар дисэрсэн. Амар тийм. Хангаа ургач ер нь тэр жил бас их сайн байсан шүү дээ. Тэр нөгөө цагаан сараар чи сүрэлдэг жил тий. 14 он шүү дээ. Тий сайн бай занд наад маруунсан баг тий. Сумка маань бас цэвэрхэн би бас том гэж ихтэйхэн. Яраар барилддаг л тэр чинь. Бас тэгэл 2-3 жил унжиж байгаа шүү дээ. Тий, 2-3 жил тэгэл унжил. Юм гарлаа марлаа гэл. Бадмаа тэр хажууд дамаагүй төрүүл бүх болсон. Муу тэглгүй бах уу. Манай ах нар ч одоо тэгээд Сумка өсгөдөр болсон шүү. Манайхан ч нэрээ бас өөрөө ахиулаад батлал. Манай бадмаа жил орж байгаа бол. Манай бадмаа 25 жил орж байгаа. Араа жил ахаар шүү дээ. Бадмаа сайн барилдах залуунч. Очлогч одоо начин болохтой 33 таа байсан юм уу? Хэдтэй байсан юм да? Тий. Бадмаач 25 таа 20 одоо 24 төл гэсэн үг. 24 төл тий. Ер нь хамгийн залуугаараа цол авсан л одоо арай цолоо батлаагүй байна да. Яагаад одоо жоохон болж өгсөнгүй өнөөдрийг хүртэл 10 жил 12 жил бараг явчих. Тэгэл бас бэртэл гимтэлгээд тий. Жоохон бэрцээ. Юуны бэртэл авсан? Өвдөгний бэртэл. Бас барилдаг бас 3 жил болсон. Тэгээд ер нь жоохон бас бэлтгэл алдагдсан байна. Тий, бэлтгэл алдагтаа. Бэлтгэл гэдэг ч одоо маань хамгийн амар хүндэл.
Аа. Хэцүү те. Хэцүү. Цаг хугацаа тэгээд цаг хугацаа үлдээхгүй ш. Бэлтгэлтэй унждаг. Мөрөө лахаад мөрөө яг тагсан гэдэг шиг. Бэлтгэл рүү орохоор хамаагүй гоцорцсон. Чин нөгөөдөл нь бэлтгэл хийгээд нэг шатанд агцсан бол манай бад майр нь доош нэг юм хоёр доош хувцсан байгаа шүү дээ. Аа. Би одоо тэгээд бэлтгэл хийхгүй тэгээд яамч арга байхгүй шүү дээ. Аа. Одоо бэлтгэлээр л барилж байгаа цаг хугацаа юм шиг. Одомсөрөн начин бол одоо энэ аймгийн зан салтаа багт тэр Монгол бүхэн өргө томчуудтай сайн барилддаг. Тэр томбраадах барьцнаас өргөж хид чолоодж байгааг нь харсан шүү. Тэр замын үдэ дамрын бат мөнх начиг нэг амар шидэж билээ тийм ээ. Тэрийг одоо хүмүүс одоо нэг зарим нь бол санаатаа шидсэн юм шиг ярьдаг. Зарим нь бол одоо хамгийн чанга унсан барилдаанаар ч ярьж идэг. Тэр барилдааны тухайд иргээ яруу тийм ээ. Сонирхол баг. Тэр чис нэлээ олон бүхчүүд очсон маа. Дорногов аймаг дээр өслийн уул гэдэг шүү дээ. Харуул гэдэг. Тэрний ойн барилдаан болчихсон. Тэгээд тэр зүг зүрд барилдаад. Гэтэ яг бол тийм амар чанга бол унаагүй шүү дээ. Аа. Ер нь бол домбраацсан байсан. Тэгээд өргөсөн ч өөрөө дээшээ гараад ирсэн. Аа. Тэгээд доош нэгээд тэр ч бас нэг тавих техник гэж бас байна л да. Юу тухандгүй ингээд барьж байгаад унгахчих юм бол тэр чинь аюултай нус мөстөө тий янз бүрийн бэртэх магадaltaй. Аа. Тэр чинь хүчний дагуулад ингээд газартаа ороолгоод татдаг ч нэг тиймэрхүү юм бас хийдэг байхгүй. Михийн сүултээ гэх юм уу? Тэр михийг ер нь яаж сурсан? Энэ бүхэн өргөнд одоо энэ бүрвжүү харцахыг бас нэг тэгж хайж санагдаад. Тэг яг хуу тэр мих адиохш л тэгэл заасан л та. 10 дэх сургуулийн би ч оюутан байлаа. Тэгэд бас их давцсан домбраадах гэж. Тэг ер нь л хүний одоо хамгийн бэргүүцэг толгоо гэдэл те. Тэгэл домбраа тэгээд ингээд тэгээс сурсан да. Бяргуусыг толгоо гэж толгоочл гол юм биш юм уу? Гэхдээ яг нөгөө толгойн доош нь дарчих юм бол тэгэл бярн одоо юу ачин л гэсэн тэнцвэр их алддаг л юм шиг. Тэгэхээр зүгээр өөрийн биеийн онцлог тохируулт хэрэг гэсэн байна. Тийм эсвэл Бадмаадах гэж байна шүү дээ. Бадмаадах гэдэг нэртэй болоо. Тийм домбраад гэж бадмаадах гэдэг үг хэлж байгаа. Бадмаад болж юу? Манай ер нь лаад бадмаад өөрт нь бол бадмаад хийгээд орохгүй штэ. Байнгын бэлтгэл цуг хийгээд ингээд л ясгаар ширээсөө тэгэл ингээд гараад ирнэ. Ер нь цуг хийгээд хахаар хэцүү шүү дээ. Яг тийм барилдаан дээр бол барилдаан гарахгүй ш. Бүх юм мэдчихэж байна. Тэгж ямар тэр чин яг үзэж байгаа юм нэгэндээ хөглөж аавалцсан ч гэж мэдэхгүй юм шиг хоорондоо үзэл яах ч арахгүй тэгэл. Тэ лавтерч бас нэлийн сайн хийсэн тий. Өдөр хоёрын хаангаар үлтгэл хийдэг үсэ. Тэгээд энэ тэмдэглэл хийждэгс тэр хүүхд багт. Сумын зам. Өдрийн 3 руу хийждэг ус. Ордон дээр энэ дөвчин багш дээр очиж гингээ бүгднгийн тойрч төсөлж шазалт хийдэг үсэ тий. Бүгднгийн тойрол хийждэг. Тэр тэнд хамгийн гол чухал олж авсан за энэ л миний онцлог юм байна гэж тааруулж авсан юм уу? Гэхдээ яг их бэлтгэл хийгээд төвчээрийн л олгоодох шүү. Би ч одоо энэ тэргээд нэг айхтар мих байхгүй би ч байлгүй. Тэгээ яаж хүн амын гол дээр төвчээрийн л олсон болов гэдэг байна шүү. Тэр хоол ундгууч гэсэн өлсөө тэгээд бэлтгэл рүү шууд яваачдаг. Тэр тийм л лээ. Тай заран зурдал манай завхныхан хийдэг байсан. Ирч спортроо гэдэг. Тагнуулын заалд очиж манайхан хийдэг. Жахваагард маань хэлгээд бас спортрон нь дарга нээсэн баг тий. Спортрон дарга. Завхны бүхчүүдээс бас жахваагаар чинь бэлтгэл гаргана. Тэгэл бас ер нь тэгэл нэг аймгийн толгой бүхчүүд чинь одоо ахалж байгаа бүхчүүд ачаал одоо бодоод ахтай их ажил юу яадаг л ажил ихтэй нэрсэн бол тий. Ажил ихтэй л байгаа л да. Чулуунх маань ер нь хаагуур бэлтгэл хийж одоо бас сайхан том султан болсон билээ. Энэ ер нь одоо яг энэ хажуухан талд л их харуугаасаа хэлсэн байна тий. Миний явж байгаа зэрэг байж л. Энэ SS Garden гэдэг бас энэ нөгөө Нарантуул спорт клуб гэж байсан. Том заал. Товын клуб байгаагүйсэн доо тэгэхээр дэвжээч гэж байдаг ус. Тэгэхэд л сайхан бууснасаа том заал барьсан. Чөлөөчудаа үндэс бокс мохсотлоо шүү дээ. Бачаач махад үү. Тий, бачаач манай багш.
Багшаар л арслан уу? Тий, Аслан ч Муу зооц. Энд байгаа. Ламшир багш шүү дээ. Ламшир шаад агаал энэ лөө. Би сая ярьж чадаад харж илээ. Би бас сүлд секретар өгчдөр бас хийсэн. Аслан бордож байлаа. 9 оны өвлөөс секретар өгчдөр хийсэн дээр 7 15 6 өрлөөс. Сэрэтргоо бол одоо Олимп дэлхийн аваргын медальтай бас Монгол төрийн наадамд амжилттай сайн барилж явсан. Тийм. Ер нь бол бас нарийн нандим их заадаг Аа зааш төлөө чекэж чамч. Одоо би чинь тухайн чигтээ болцсон байсан. Тэгэл нэг хоёр дахь курсын оюутнуудтай оруулал цуг. Дүүнэтэй. Түүнтэй цуг оруулал. Тэгээ багш наа нэг 3 давх чанаа 4 давх чанаа болвол яхаа зэрэг муу өртлөг бол кадр гэл хиндэ мэдхгүй. Тэгээ сургуулиас олон авсан шүү дээ бас. Тэгээ яг бас өндөр шаардлагатай. Сураар оруулдаг шүү дээ. Гачим болох шүү дээ. Нэг оруулахгүй шүү дээ. 3 5 тэгж тоонд л ирсэн шүү дээ. Сондгоо юу? Сондгоо. Тэ тоонд ирсэн. Одоо сургуулийн хүүхдүүд ч бол одоо багш темирхүү юм болох юм бол нөгөө хүүхдийн хүчирхийлэл болоо явуучих гэдэг. Бүгдээр бол одоо тийм ялцсан яриа байхгүй байна шүү дээ. Тэгээ олон гаргасан доо манай багш. Батмуг даваа тэр саран зомби юм чуул. Содон модон бас явж ирсэн. Ямраас хэрэглэгчлээ юм л да. Тэр нь бол Муу юмнаас ярьлаа гэж. муу юмныг арилгах нэг. Орол хөнгөрөөл явчихлаа таныг. Бараг үлдгэлийг дахин шахах байж тэр чинь. Хөнгөрөөл би хөнгөрөөлж их зөөлрөл. Сүхбат аварга одоо нөгөө олимп сургууль дээр бэлтгэл хийлэгдэх хүүхдүүдээ олсонд явуулаад чадахгүй байгаагийн доороос нь юм үзүүрд нь зүү хатгацсан модоор гэж хичдэг байсан гэдэг. Шинэ үеэр начин ярьж ирсэн. Тий. Тиймэрхүү юмнууд их байх уу? Арайш тэгэж. Арайш тгийг хаа. Хоёр ч юм тэгээд яг хин багш яг голлсон багш юу л одоо хэнийг хэлэх юм. Би бол одоо Завхан аймаг хөтөлгөөд толигооч аймгийн хурц заслаа юундрэн гэдэг хүн шээ. Завханд бол хүүхэд байхдаа тэнд өсвөр барилдаж тэгээ багшаас олон юм заалгасан сурсан. Тэгээ хотод ирээд Монгол улсын харцаг тэр шинэ Армантах гэдэг. Маа Завхан аймгийн болгон сүлдээ харцагч гэж ярьдаг. Багшаас хойш олон улсын цолтон төрсөн. Маа цаханаас тасарсан байжгаад. Тэгээд багш маань харцаг болоо. Одоо тухайн хөдөлгөөд өсгөөдрөл бас 6 давж өсгөөдрөл болсон юм. Тэгээд багшаас хойш олон улсын цолтон төрсөн. Тэгээд завхныхан олон улсын цолтон төрсөн болохоор нь болгон сүлдээ харцаг гэж бас хүмүүс хэлж ярьдаг. Тэр үний хотод ирээл тэр үний багш. Болсон. Одоо тийм сайхан хоёр багшаар дамжиж тэгэл өнөөдрийн сайхан цолонд хүрсэн л гэж байна. Танай өнөрөн багшийн чинь бол хүмүүс ярих юм билээ ш. Тэр үеийн бөхчүүд завханд очиход бол ер нь тийм үү бүхэн аранг гэж байдаг ш. Тийм хүн байсан шүү. Одоо 30 сүрэн зааныг ярьж ирсэн. Дөвчин бид нар одоо бүгдээрээ суурж унж ирсэн. Багштай. Тий. Зөв. Багшийнхаа барилж байгаа юу н харсан уу хаана? Хараагүй. Ямар юм зүгээр бэлтгэл наваг сүлд ягаад гөгшөрсөн байсан л да. Багшийн ерөнхийдөө барилдаан тэр дунгуул татах тэгээд нэг тийм тоогдо зогтдог ингэж тоогдо ингэж идэг гадуур ингэж тоогд бас нэг тийм мэгтэл байсан юм. Тэгж тийм юмнууд л их заа. Тэр дунгуул таанд бүгдээрээ суурсан юм шиг байгаа тэр ярьж байгаа бол. Магадгүй. Тэрийг хийгүй байсан гэж ярьдаг шиг хүн ингэ сэрээр л ингэж хайдаг гэсэн. Бараг цагаан болтой хотлын өнгөж унжахан цагаан болтой хотлын бараг л өсгийн салхаан хооч. Багшийнхаа тэр хэр сурав. Гэхдээ амгандаа тэгэл өөрийнхөө чадлаараа сураад тэрэгүүч бас олон хайсан. Багшийнхаа мэхээр. Ер нь хэдэн настай багш тэр ирсэн юм бэ? Би зүгээр багаас очсон шүү дээ. Би чи 2000 он гэхэд багш дээр очсон шүү дээ. Анх секцэнд ороод октоудаа дийлдэг байсан гэдэг ч тий. Тэгэж тэг чи харахгүй жоохон юм чинь би. Багш намайг нэг юм 2 жил болчоод өрөөдөр тэгээ чамааг авъя гээд. Хэрэггүй би одоо ингээд энэ жилээс бэлтгэл иймэр үгэд дуртай байгаа. Тэр хамгийн тэр доор нь жагсаал бид нар ч үгүй юунтраа заамтраа ингээд хамгийн доор нь жагсаж байгаа юм шүү дээ. Тэгэл заа одоо энэ эрэгтэй хүмүүс дийлэхгүй хааж эмэгтэйчүүдтэй барилдал гэдэг. Энэ эмэгтэйчүүдэд дийлэхгүй. Тэгэл саамжуудаар анх бэлтгэл хийж эхлэв. Тийм сайхан хоёр багшийнхаа буйнаар өдөр зэрэгтэй сайхан амжилтыг гаргасан гэж бас боддог. Очлоохыг бол одоо нэг харуулсан борооноор
дундаа яваад ирсэн чинь гэрт нь усууд ирсэн байсан гэдэг нь яриа байдаг тийм ээ. Тий. Өдөө цэргээс салгдсан. Өдөө 19-т сумортос. Ер нь хөдөө гарцсан маяг. Өдөө гарцсан. Тэгээд нөгөө гарцсан. Нашрах шойр. Нэг нь одоо анзарга гай гарцгаа байсан юм уу? Анзарганы чинь. Анзарганы багш. Нэнгээр очил. Тэгэл бүрөө яасан да. Тэгээ яг нөгөө 20 мөр хөрсөн залууч бас жоохоо яах мэхтэй. Ер нь зөвчөн бурууч юм хэл. Тэгэл багш болноо олно. Юу хүмүүс өвөөгч нь гоё юм яриад. Өвөөгч нь орой барьж ирсэн. Би танаа Эрдэнэ сумын сургуулийн дээврийг хатж яхад хин цол авч ирсэн. Тэгэхэд би барилдаггүй байсан. Оо тийм үү? Тий. Өвөөгч тийм орой хэлсэн юм л. Тэгээд би хэдэн ойлын бүтсэн үтсэн гэл. Нөгөө түүхээ. Тэгээд заа бас болох юм байна гэж бодлоо. Танд бас сэтгэл өгсөн байж тээ. Тэгж тэр чинь. Юу нь болсон хүмүүс айхтар л та. Юу ярих вэ энэ хэлгээ. За би жоо эргэлзэх юм. Гэтэ дотроо нэг бас нэг дор байгаад байдаг тий. Сэтгэж гэх. Ухсараа мөнгөөр яхаа бүх руу орж ирсэн. Сайхан. Тэгээд бүхчүүдийнхээ тоонд орол. Сайхан. Батмаа ер нь бүхэн сэгсэнд яг хитэн настай авахарсан. Би ч одоо тэгэл анх нэг манай аавын яг хөө төмөр замд ажилтдаг баасан гэд. Тэгээд чи одоо барилд юу үндснээ өгөх хичээл гэд. Тэгээд хөс спортрон нарамдах хөс манадад асуулж болгож байсан. Тэгэл нараа өгч дээр анх хавьч өгөөл тэгэл үндснээ өгөх барилжсэн дээ. 2006 он тий 6 онд. Тэгээд тэр жилдээ одоо наадам бэлтгэлд гараад сууж болд. Тэгэл Батмаа тийм өдргээл эсэг тэгэл зарагдсан шүү дээ. Тэгэл өсвөрийн хөвгт. Тий тэгэл Батмаа гэл нуцрагах нар зас их явсан. Тий нөрөө хажуу талд. Тэгэл одоо хамгийн баг гарч байгаа өсвөрийн хөвгт тэгэл. Тэг ч одоо бас нэлээ олон бүхчүүд гарч ирсэн. Бат Эрдэнэ авраг, Өс хоёр авраг 800 жил шүү дээ. Тий. Нэлээ олон бүх гарч ирсэн шүү. Одоо ч сүүж дээр их цөөрсөн байлээ шүү тий. Тийм байлээ. Танаас авахныхан бүгдээрээ байсан баг. Тэгээ ховдын нэг хэдэн хүн байд. Ер нь цөөхөн байлээ шүү тий. Баян онгорхон. Байсан юм уу? Баян онгорхон байсан. Сүүлд ирсэн баг тэд нар ихтэй тий. Тий. Батманаас л ирсэн чинь. Утгатай байж бод ирсэн шүү. Тийм баг. Тэгээд энэ шижрийн хаманд бас байсан юм шүү. Тийм. Тэгж жагаад очсон юм шүү. Тэд 3 дахь бэлтгэлээ Батмагнаа чинь тэнд базаагаад гарч ирсэн юм. Тэгэл бүх болох юугаа хийсэн дээ. Одоо аймаг болгоо. Галтаа болсон болохоор тэгэхэд тэнд юм алгаад. Өөрсдийнхөө бааз руу явчихсан шүү тий. Тий. Пүрүү сайхан зан чин дэх чинь бас хөдөөнөөс ирж ирсэн. Тий бас өсвөрийн хөвгт ах бэлтгэл хийгээд. Та нар анх цуг гарч ирсэн. Тий цуг гарч ирсэн. Бацраг заамаа чинь тэр үчи бүү тэр гоё юм уу гэж амар юм уу гэж. Ланзаасан л юм тэр. Тэгээ амар хөшгөлж барилддаг. Тэгэл тэр бэлтгэл дээр тэр бацраг зааны авраа мавраг л их харна да. Ингэж хөшгөлдөг юм байна гэл. Пүрүү сайхан зан ер нь хүүхэд анх орж ирж ихтэй ямар хойс. Пүрүү сайхан зан хөдөөнөөс тэгэл орж ирж байсан гэд их л атуул байдаг гэсэн л асууж байна. Тэгээ ер нь их хөдөлмөрч бас. Одоо Басраг зааны банд тэгээ Дэнц самбуу гэдэг шүү дээ. Энэ жоохон жаагээд бүдүүн өтрөөс юм аа жоохон багт. Тэгэл дээрээ суулгаал суулт хийгээл явдаг. Тэрнээс үжийн голоос дээш өгсөд. Тэгээ бодсон энэ би одоо яваад тэр нь дийлэхгүй бах юм. Тэ өдөөний хөвгтөж арай вертаа байдаг юм байна гэж бодсон. Тэгэл аргагүй л вертаа сайхан борлож өдөө за батлаал тэгээ сайн л борлож байна. Тэр хоёр гар ер нь багын тим чадaltaй байсан. Тийм багын тим ер нь их чадaltaй байсан. Ер нь багтаа одоо Батмаа хэнийг харж ер нь тэрэн шиг бүх болчих доо гэсэн хүн би бодож ирсэн. Тэгэл одоо нөгөө цэрэг музик гарч штт. Одоо нэг
тэр та одоо санаа нэг зэрэг музик гэрдийн нэг зураг одоо хүртэл яваал гэдэг. Ямар зураг вэ? Нэг жоохон нэг юм нэг төрөвчний зураг гэх юм уу. Одоо бас олон жил сайхан хадлаа тэгэл. Тэр юм шиг болъё гээл бодоол тэгээд. Очлоо хэр хин шиг бүх болыг зарсан байга. Тэгэл харсан бүхчүүдэл бүхэл яг манай нутгийн манай анхны одоо багш л та. Тэр хүн шиг болоо л гэж ер нь их боддог ус. Загцсрын ангааслаа. Орцслоо. Тэр үнтэй ч анх танилцал нөгөө нэг холоос их таньдаг байсан. Хүний амнаас тэгэл яг амдаар нь хараад ёстой ийм л болох юм. Малгайг нүртэл өөрөө төвлөж өмсдөгчлээ. Тэр бас туртал байна. Нэг хадлан дээр нэг үүс очижихтаа гарсан гэдэг үү? Тэгээд тэр үнтэй тэгж таахгүй байх. Тэгээд урд нь бол мэддэг л байсан, таньдаг л байсан. Ясал сонсч л байсан. Тэгэл би нөө жоохон өвс авуулаад жоох багаараа багаас хөөхтөвч барахгүй байхгүй. Нөгөөх юм хараа ганцхан сэгсрээд сэвэдсэн. Тэгэл ерөөс энэ бүх гэдэг чинь юм амар бас бахалтай болчихж байгаа ч. Тэгэл бүхэл бол. Тэгж л зарсан ба. Тий. Одоо харсхын үед бас л цэрэн бунцаг гардаг. Одоо тэглэг авах гэдэг. Яг хамбах. Яг тэр үед чинь тэгэл телевизараа дугаар тий. Тэгээ юу хин энэ Бямтар зааныг их багш яадаг гэсэн. Бямтар зааны мхийг их сур. Бямтар заа жижигхэн бийтэй хүн бас ингэдэг багш бас хэлэл төсөж. Баахад юм барилтай байдаг. Сэрүүнээс юм барилтай байдаг. Өөртөө үний онцлог дөхөн үнтэй тий. Дөхөн үнтэй ингээд тэгээ хотод очихоор тэгж уулзаж шүү. Одоо очиод тийм их заалгуулаар амлаа. Ч юм уу тий. Бямтар зааны мхийг барилтааны бас их хардаг гэсэн. Уулзаж үзсэн үү? Уулз үзлээ байх тий. Бас нэг сүүжд бид чинь бөөнөр цуг гарна. Тэгэл нэг хоолнд орчоод буцаал алхаж яах нь. Бямтар замаа сууж тэгэл хажууд нь очиж суугаал юмнуудын яриулаад сонсоол. Барилдаан ийм яах вэ? Минийх яаж бач минийх одоо ийм тухайд аймгийн арслан улсын цол аваагүйсэн. Би одоо нэг улсын цол аммаар байдаг. Таны барилдааны ийм барилдаан чинь сумаар байдаг л гэл. Тухайд нэг л бэлтгэл дээр тэр мөрийгээ зааж өгч үлээсэн л да ер нь л. Ингэж хийдэг тэгэж хийдэг. Би нөгөө багаас нөгөө хөл аваагүй бас мангар хоолны эвгүй санагдаад. Хөл авахараас. Тэгэл хөл авахаар унцдаг. Би нэг зааланд энэ брикийг хөлийг аваад шүү. Брикийн тэр барууны чиг хүн авахаар унчаад идэг юм шүү. Үгүй авахаа хөл эвгүй. Тэр чинь ингээ хараад хань ингээд мангар ойрхон багч хүмүүсийг л ер нь гэтээсэй. Ингээ харахад ойрхон тэгээ авах гэхээр унчихлоо гэж бодсон. Нэг жоо нэг хаяг аргатай бол уг нь хөл авал авчихаар л байгаа. Ямарсан хөрхий хөрдөл хөрчдөг юм. Хөрхөл байх л ингэж ойрхон байгаа ч одоо ингэж. Сар шинийн тусгай хөтөлбөрийн ивент итгэвч Ондоо чиний тав. Хөл авч ер нь бас уур ядах хоо. Одоо нолоос хөл аваад гараал байгаа. Мундаг аваад. Гэтэ манай үед барилж тэр отхны юм гээд нэслэн байсан шүү дээ. Баян онгор. Тэр бол гоё явштай. Тийм үү. Эрдэмтэн. Одоо хаадаг үед залууч аваад хүн хаяад байгаа хөөх. Бусдууд нь хамгаалж чадахгүй байна гэж. Манай отхны бол гоё хөрөн шүү дээ. Гоё чай. 10 дэх сургуулийн чөлөөтийн багш байсан баг тий. Тэгсэн баг. Тий. Жаргасайхан гарч байсан багш бид манай багшлалтаа бас хөгжиж төгсөн тухайгаа ярьж байсан. Харж ийсэн та нар тэрийг. Чаагүй. Гүйр тэгжсэн хараагүй л дээ. Би тэг чин аврал сургууль дээрээгүй байсан үг л дээ. Тийм бах тэднээс яах болохоор тий. Яах болохоор тэр төрүүлээ. Тэгэхээр тэр бас аюултай байсан юм шиг үү тий. Отхны мундаг гоё чам. Даан сар болохоор одоо хүн болгон бас нэг шинийн нэгэн шин захтай дээл өмснөр гэдэг. Манай бөхчүүд бол одоо наатан болгоноор бас нэг шин дээл өмсдөг баг. Цагаан сар болгоноор бас нэг шин дээл хийлэгдэг баг тийм үү. Одоо ер нь дээл их олон болж байна уу та нарт? Дээл технологи байх юм ч та олон жил барилжлаа. Тэгэл ёс болгож байгаа шүү дээ. Чин сар шин он гарч ийн тийм ээ. Шинэ хувцас өмсөд сайхан хангаатал гэдэг залбираад ах дүүнэртэй шинэ юмар л ерөнхийдөө тэгвэл хуучин юм өмсөд бас чи мэлгшээхгүй ч бас бид нар ч бас
Улсын баяраач гэсэн юм адилхан шүү дээ. Өөрийнхөө биеийг сайхан бэлдэнэ. Тэгэл дээрээс нь өмс зүүх юм сайхан бэлдэнэ. Жилийн өнгө дааж. Тий өнгөө дагсан өнгөдөө тааруулсан дээлийнхаа өнгийг бэлдүүлнэ. Тэгээ дээлээ хийлгүүлнэ. Тэгээд илгүүлж байгаа үнэ бас тэр жилийнхаа бас ивэл хүн мөнөр илгүүл бас. Бас тийм үү. Тий бид нар ч одоо тэгээд дотроо жижигхэн одоо заслаа. Мөнгөн тэр чи бас нөгөө удаа учиртай шүү дээ. дурхаага харах бах тийм ээ. Тий манай бүгчүүд одоо дийлэнх нь улаан өнгөтэй дээл хувцсноор ийж өмсч тэр нь Ер нь яагаад бүхчүүд улаан өрөн дийл юмсаг. энэ яг одоо гал би дотроо бодох нь яг гал өнгийг одоо галыг бэлэгдэж одоо ирж хүчтэй зоригтой тийм байх юм бол гэж би бас тэгж боддог ш. Тэгээд дийлэнхээр би ч өөр улаан дээл өмсвөл төрийн наадамд 2 цол авсан. Тэгээд улаан өнгийг бас их шүтдэг. Тэгээд наад нөгөө бүхчүүч гэсэн маань бас улаан дээл өмсвөл бас ихэнгээл улсын цол бид нар авч байгаа баг ихэнгээл улаан дээлтэй тий. Бид нар шил тавлаас. Би ч цагаан байсан. Ороод дууссан цагаан дээлтэй. Цагаан дээлтэй хамгийн залуу наа чинь. Хамгийн Тий хамгийн даагтлсан. Тэгээ мөр жилдээ бас даагтлаад сайхан л байсан. Тэр дааг ер нь тэгээд хойшид ууж хурдлуулсан хүн байна уу бүхчүүд дотор. Тэгэл мөрчөөс нь ганц хоёр харигдсан. Тэгээ тэрнээс хойш яг ер нь азрал тавьсан да. Тийм үү. Очлоо хадаа хэдэн метр давуугаар дээл хийлгэж байна. Бас овоорно байсан. Арай л ингийн хүмүүс арай л хийх хордог шүү. Хүмүүс нөгөө дээлийн өнгө бэлтгэн дэгнэ. Бас тэгэл нөгөө өнгөө таавах гэл. Тэгэл тэрэнд хүрдэггүй шигтэр том л ортдог шүү. Ингийн үнийхээр л хүрдэг. Тэгэл торгол 10 м гэдэг. Би ч торгон дээл баг өмсөө үдээ. Одоо ийм л энэ дөө. Тэгээс олон дээлтэй. Одоо дээлээ өмсөхгүй юм чинь. Идэлхгүй нөгөө тэгэл наадам мадмаар л. Тэгэл нэг жилийнхаа өнгийг харж байгаа л тийм өнгөтэй дээл хийгээл. Тэгэл тэрийг хийлгэн. Би наадмаар яг чам шиг юм зэкэр дээл. Тийм билүү. Ямар утгатай энэ тэгээд хэлчих. Мэдхгүй би ч л та тэгэл янзын зочинтой яадаг болохоор тэгэл өнгөө зүрхсийг л орчдөг шүү. Тийм утга байхгүй. Утгатай юм шиг л. Яг тэр жилийн өнгө амны бэлгээр л гээл. Зэкэр дээл өмсөл ачим болсон шүү. Тэгээд олон хүн бас дэгж байгаа шүү дээ. Ялангуяа утга орны хүмүүс за миний хүү одоо миний дүү чинь одоо энэ жил нэг цолонд хүрэх болцсон шүү. Хугацаач ер нь болоод байж бас ардсан бас мэдээд байх шиг байна тий. Бүхэн өрөөнд одоо бүхэн зүтгэлтэн гэх юм уу бүх үздэг улсуудыг одоо бидний бас нэг л цуг явж байгаа улсууд шүү дээ. Ер нь тэгээ ерөнхийдөө байнга хөгжил хойноос байнга л за уцаар залгаа зааж энэ жил тэхин шүү. Бас нэг ерөнхий барагцаа мэдээд байна шүү тий. Тий, ерөнхий бас айхтар мэдээд байна. Үзэж байгаа хүмүүс их баг өөрөөс нь илүү шахав. Өөрийг хайрлж хамгаалдаг тэр нөө сааз авдаг. Намайг Хүрлбаатаргоос зогсож байхгүй юу? Зам дээр такси орох гээд. Хүрлбаатар заана уу? Үржигээ Хүрлбаатар доктор. За. Хүрлэх гэсэн чинь Хүрлэх саана маань нэг бол минь. Хаарах чаа суучих би үргээд өччих гэсэн чинь. Яхаа энэ хүүхд ирэх чаа гэл. Тэгснээр за чи ёо. Загнах зөвлөх хоёр голоор хэлж байгаа. Одоо юус болохоо байлаа шүү. Нас чинь яалаш. Энэ зүйл чи одоо болохгүй л юус хэцүүдлээ шүү. 12 сард байсан уу? Өвөл эхэлчихсэн. Тэр нашин болдог жил чинь. Өвөл нь 13 оны өвөл. Тэгэл бодож байна. Гэхдээ ингээд бүх үздэг хүн л миний талаас цаавал бас ингээд тэр цолмол авчих юмсан та гэл. Тэгээ тэр жил чинь та сайн баяр заантаа 5 дээр гүм хүнд өрөөлдөө хийсэн тий. Хөөрхөн удсан. Амар хэд сонголцлоо тий. Хөөрхөөсөө сонгох хэлийн ус шүү тий. Амар. Тэгээд дараагийн даваг болгож байгаа юм тий. Тэгээ сайн ахч нөгөө битэр ордноос ганц барилдаг. Тэгээд нөгөө өөрөө чөлөөтэй хүн бас надад чи хийг ахчих гэж тавьж байгаа. Хийг харуулж байгаа юм хаяа штэ. Барилдаас орцсон чи. Би ч бас сул авах гэдэг ч тэр хоёулаа харьцлаа хийсэн да. Манай чинь тэгэл өргөөл гаргаад ирдэг. Тэгэл үлдээр давждаг. Гიშгдэггүй. Өргөөл хөргөлөөр гიშгэхгүй юм. Чэйжэн дээр. Тэгэд дутуу мотуу өшгөх юм бол гიშгүүлж өшгөхгүй бол тэгэл дутуу өшгөх юм гэж ярах шүү дээ. Тэгээ яг дахиад хойтон хүлээлт шүү дээ. Хөрл атахтай загнуул шиг. Ахаар нэгээр харуулаад. Яг тэр анзаарвал тэр яг хүл яг
санаахан үйл яг гიშгдэг байхгүй үзүүрээрээ. Тэгтэл авирж байгаа шүү дээ. Амар хүнд барилдаа л тэр. Хүмүүс үлдүүлсэн. Тэгээ нутгийнхан их баярлсан тий тэргээс удаа ураг бадар шарцаг гайл тий. Утга гэлтгүй чинь тэгээд амар хүмүүс баярлж байгаа шүү. Ер нь бол тийм. Зүгээр яг иргэн тойронд байсан тэр нөгөө дэлгэцэнд орж байгаа хүмүүс тий. Манай нэг нутгийн манай амьдаа өдөр бүр бөөн болчихсон юм. Тэдрээс хөдөө байж хаад сүүр өсөс. Ормоо олж байгаа сүүрхгүй. Би нэг чинь 6 барь сонгож байгаа юм шиг хөрх удаж байгаа шүү дээ. Цаг гар болсон. Бьют дуусах гэж сүүт дууссан тийш нэг юм давтаа. Тагаатаа сүүгээ дуустлаа гэсэн. Алтан нэг юм даах тэгэхээр л. Манай хэдийн ер нь тэр сол авсан жилийн наадмын ер нь хамгийн хүнд даваанууд хамгийн чанга барилдаа хийсэн юм аль даваа хинтээ хийсэн бэ? Тэр жил юу 2-ын даваанд энэ хинтээ таарсан шүү дээ. Шинэ тий. Шинэ Батар начинтай. Арангаан. Шинэ ч нөгөө шинжин дээрээс сайн барилдаг. Би баг гонж авс өдөр шинэ мөн аа шинжин дээрээс таллаад хөөшнсээ хараас тэр нөгөө зүү уртлын нөгөө сүүдөр шүдэж ш ингээд авахгүй суудаг. Тэрний бүр тэрлүү очиж баг тийш очиод. Тэгээ араас балжин юм ах ингэж төрж аваад. Тэгээ бас голлоод. Тэгээ баг унж авсаж баг л. Тэгээс болж явах төш уусаа. Тэгээ болж араас ингээд нэрчнийг гарч явсан бүр. Тэгээ болж явах төшөөл тэгэл захалчлаа гэл. Тэгээ голлоо дахиад шинжээ өгч барилгаж бас дахиад өөр бас барилдаа эхэлж байна. Тэр их амар хүнд барилдаа хийжсэн тухайд. Тэгэл золгоонд ороод золгоол. Золгохгүй бол тэрнээс шинийг хаях. Шинэ ч өөрөө нөгөө жүлөөт мундаг барилдаа тухайд амар өсөн ш манай шинэ чинь. 2 шуу сайтай. Ер нь бол анх гарч ирж байгаа бас чанга болсон шүү тий. Тэсрэмтгий амар шүү дээ. Тэгээ нэг шинээгээ даваад харна. Тэр жил бас яг унж авсан шүү юм л байсан. Тэгээд шинээ маань дараагаад тэгэхэд намт гэж яах чамаа түш авсан шүү л. Араас нь ингэсэн гээ хүрдсэн гэдэг баг тий. Түүнээс би чамаагаар хайцсан болж байгаа юм уу? Болж байгаа тэнд явсаар жааста яг хүрээд ирсэн гэдэг томцог гэдэг юм. Гарчсан. Би ер нь гарах гэж явсан болохгүй нэр чинь. Юу яасан ингэчгээгүй гэсэн. Болж нэг гараараа л ингэсэн гэсэн. Тий. Нэгээрээ ингээл тэгэл тэр төвлөгийг хамгийн хэцүү барилдаа. Эвгүй барилдаа бол тийм байж. Аймгийн Арслан бат тусдагтай 2-ын даваа муу чих гэж яг адилхан яг л нэг цоолонд төрөх гэж байгаа адилхан юу Арслан утгад харж байна шүү дээ. Тий 2-ын давааны оройч тий. Тэгж тэгж. Би тэр жил чинь тэгэл аймгийн Арслан тэгэл аймгийн зан харцаг начин бүгднгийн залаагаа ерөнхийдөө дүүргээл тэгэл улс ирээч ус бид. Аймгийн суулны бүх чимгийг авсан шүү. Бүх чимгийг аваад тэгээд улс ирээч болсон доо. Батмонгийн удаа хамгийн хэцүү даваа нь ямар даваа байсан бэ? 4-ийн даваа одоо Соронзон болзоонтой барилдсан. Барилтаа. Агчдаа тэгэл бүхэл юм аяасан шүү дээ. Тэгэл хутгаал өшөглөөл тэгэл. Сайн байсан үе л дээ тий. Тий, ер нь сайн байсан. Тэгээд нэг дутуу өшөглөнгүүт нь зөрүүлээ тавьчихдаг. Наах гэх юм уу одоо тэг наахал юм да. Манай хоёр ч одоо тэгээд хамтдаа нэг нэвтрүүлэгт орж начин болсон тухайга нэг их ярьж байгааг байх. Ер нь нэг усны 2 хүн ус начин болоод нутагтаа очих нутгийнхээ ер нь гол усныхын яаж хүлээж авч исэн бэ тухайд. Тэгээд сайхан л багш нутгийн нэг уул усны усууд тэгээд нутгийн усууд их начин төрлөө сайхан боллоо. Энэ жилийн баяр наадам гоё боллоо. Тэр жил нь жагаач гард болсон шүү тэр жил. Тий. Тэг зөрлөө. Батлуур авраг төрүүлээд. Тэр жил сайхан олон сайхан нутаг орн маань битэрийг очихоор сайхан наадам хийж өгөө тий. Сайхан л юм л да. Хүн болгон ч тэгэл адуу малаа барих нь бол он малаа барих нь орой тэгэл. Бүх юм боо ингэж юм тэгэл. Тэгээ сайхан баяр наадам хийгээл. Түндэтгэл тэгэл сайхан үлээж авчлаасан битэр. Тэгээ одоо энэ жил одоо улсын цол авчлаа. Одоо тэгээ дараагийнхын цол бэлтгэл сургуультаа сайн гэрэг. Тэ нутгийн улс тэгжэл их цагч байгаа шүү дээ. Ер нь бол. Манай сум чинь бас тэгээд их онцлогтой сум. Тэгээд 100 одоо чинь улсын 100 жил болоод тэгээ манай алдраны 100 жил болдог байхгүй. Тэгээд бас олон арслан төрсөн. Лаатер чи хэд их арслан муслан гэж боддог. Одоо энэ жил чинь манай дөржөө чинь 16 биш 27 гэлөө. Тэгээ 27-д гарслаа. Тийм бол арслан. Тийм амар ол арслалтай. Хин гэж өгч. Орхуугийн Сэретэргээд их олон төрүүлсэн арслан байсан шүү дээ. Тий. Сэретэр олон төрүүлсэн юм бэл.
Манаас ом чинь яг одоо ингээд Төв аймаг л гэсэн үг шүү дээ. Аймагтай. Аймгийн хажууд уу? Аймаг дөрөв манай алдраа нутаг шүү дээ. Аймаг. Тэгээд тийм болохоор манаас омын их барилддаг гэсэн шүү. Одоо мондог ч одоо бөхчүүдтэй. Тэгэл гээд хэдүүлээрээ нийлээл тэгэл хамжаалт төрүүлдэг гэсэн үг. Тэр оомод. Улсын султан хоёроос өөр ямар улсууд? Жигмэд Доржооны жигмэд гээд кино жүжигч юм шүү. Улсын орчин. Тийм. Кино жүжигч ямар ч. Үгүй кинон тоглосон байна. Тийм кино жүжигч. Одоо кино жүжигч юм. Тэр ноёны бүхэн дүр тоглодог. Ноёны бүхэн дүр тоглодог гэсэн шүү дээ. Ямар кинонд дээр тэгж тоглолт юм? Доржооны жигмэд гээд тэр юм байна. Өөр чинь улсын цултан ч өөр хүн их байдаг юм шүү дээ. Тэгэл битэр юм шиг. тэрийг одоо судлаа та гэж. Тэгэл битэр ихэр начин төрөл сайхан л хоош төрж. Өтгөрнөх сайхан л болж явж байгаа. Өдөглөө. Жил гоё хоош та манай. Нөө тэглэг байх. Өтөн хүмүүс ч. Одоо ч гэсэн тэгээ сайхан л шүү дээ. Одоо тэгэл бүхэн боё одоо тэгэл очиход хүн болгоно л танцтай дээшээ сууна тэр хэлдэг. Ер нь одоо ингээд үзэгчд та нарыг ингээд яг аймгийн цолтой хоо за одоо сул авъя шүү яриа шүү гэл ингээд ярьдаг гэж. Одоо та хэд маань бас ингээд за энэ жилийн сул авчих болов гэдэг залуун шалаа бол гарч ирж байгаа сайхан залуучуудаас ер нь хэнийг харж байна. Энэ жилийн одоо за өмнөх морь жилийн наадмын ачингууд бол одоо та нар байна тийм ээ. Энэ жил ер нь ямар хүмүүс начны бас галахчих уу гэсэн таамаг байна та хэдэд маань. За тэгээ энэ жил бол тэгээд олон бүхэл дээшээ улсын цолон төрөөсэй л гэж бодож байгаа шүү. Ер нь дотроо. Тэ бол сайхан залуучууд маань бүгдөө энэ жил бэлтгэл сургууль жигтгэн ерөнхийдөө сайн биш юм. Хэдэн жоо гэдэг Амгаланбаатар гэл ингээл сайхан залуучууд. Сайхан том байжтэй. Нутгасаа бас начин бас төрчөөсөө ялсан. Нутгааснаас бас. Нутгасаа яг энийг харж байна. Нутгаас одоо тэгээд бидний нар маань тохойно. Тэ нар маань нодлон бас 4 аврагтаа сайн үзсэн тэгсэн. Мундаг сайн барилцсан. Арай жоохон яг нэг залуу хөлтлөхөр жоохон тийм яарад. Жоохон яарсан. Би одоо яарсан болов гэж үздэг. Тэгээд байгаад исэн бол бас. Тэгэл одоо сумынхаа дүү арсланг бас. Тэгээ нэг дор зургийн жил аймагтаа төрүүлсэн. Нэрийг харж энэ гэж Батлаа одоо ер нь улсын цолонд их ойрхон яваа эсвэл одоо за энэ нэг улсын цолтой болчондоо гэсэн залуучууд ер нь хэнийг нэрлэж байгаа. Өө эдгээр хурцууд байна шүү дээ тийм. Эдгээр бол одоо яалтчгүй улсын цол авах цаана болцсон. Мөнхбаатар өнөө хэдийн алтан цаач энэ дунд хойны тэр залуу Амгаланбаатар. Тэгээд арангаа нэг манай цэргийн зам байж болсон шүү дээ. Батцуур. Одоо улсын цол авчих болов. Ахуйлгүйтэй энэ жил 4-5 улсын цолтой гарах бол шүү дээ. Өөртөө сайн барилдаад байгаа хүмүүс болох өндөр л дөө. Одоо тэгээд хэн зоригтой байна. Үүтэй байна. Өөрийгөө бас тэр наадад бэлдэж чадна те. Бас энергиул байх гэдэг шүү дээ. Тэр хэлсэн энэ хэлж байгаа ингээл бас бохчуудч нэрвтүүлдэг юм. Үзэгчд бас нэрвтүүлнэ шүү дээ. Их бах тий. Утас нь амрахгүй тэгэл. Хүн хавсан цал авч байгаа хүмүүс харах нэг жоохон тайван байгаа ус учлаа. Юм хурцдаг юм шиг харагдсан шүү дээ. Та хэдийн хувьд одоо тэр сэтгэл зүйн бэлтгэл ер нь яаж хангаад байсан бэ? Оо тэгэл. Одоо сэтгэл зүйн ус байсан биш. Тэгэл өөртөө хэмжээд тэ өөртөө одоо тэгээд яаж гэдэг Пиарандаш гэдэг юм одоо юундаш гэдэг өөртөнд бол итгэхээс өөр юм байхгүй шүү дээ. Ер нь өөртөө итгэсэн байхад тэр барилдаа байх тэ. Морь жилийн наадамд одоо Батцуур авраг төрүүлж арга сайхан гард үзүүрлж ийч. Энэ жилийн морин жилд одоо төрүү үзүүрт одоо харж байгаа хэн байна? За энэ жил одоо тэгэл миний бодлоор одоо тэгэл Батмагнаг л харж тэр нь ус. Олон сайхан залуучууд байна дөө тэгэл. Бас сайн баг шүү. Түүргүү гоё барилдах юм а тий бас. Тий, түүргүү сайхан барилж байгаа юм одоо. Яг өөрийнхөө хийх гэсэн юм хийж байгаа. Тэгээд асар олон мэх хийгээд авах төр чинь. Хүмүүст.
тэрийг өрн паниктуулаад авахгүй юм бас. Ер нь хэр олон барилцсан. Одноо хавар нэг зааланд нэг дахимдуулаад нэг нилээ хотгуулаад байлаа. Хотгуулаад толгой хөөдөлт унс тэр чинь. Нилээ ширүүх уусах шиг бол тээ. Тэр 2 3 таарсан. Аа. Дуунаа намайг 2-ээс би нэг хайсан. Барилдааных нь одоо яг тэр давуу чанар нь юу байгаад шиг хүмүүсийг ер нь яаж ингэж их амархан хийчихээд байгаа шүү. Яг өөрөө жоохон тэсрэмтгий ирэмгий байдаг. Аа. Тэг юу ч хамаагүй хийчих тэр чинь. Дахимд чинь, гутгаж чинь, мордж чинь, гарч чинь, мөшгөж чинь гар. Бүх юм хийгээд болохоор одоо жишээ нь гутгах жил байвал одоо ингээ гутгааг нь хамгаалаад зогсоод иж болно ш тэр чинь. Аа. Тэгэл дахимд чиж байгаа байхгүй юм тэр чинь. Тэгэл болохгүй. Нөө чинь нөгөөний чинь түүнээс одоо уучин чинь нэг хүн нэг юм хоёр мэгтэй тэрийг хамгаалахад л болоо ш тэр нь бол. Аа. Тэр чинь шал өөр байгаа байхгүй. Одоо нэг залуучууд бүгдөө л тийм байна. Ерөнхийд бас нэг юм хайрцагтаад ахгүй ер нь. Тэгээ задгаа сайхан барилж байна. Магнаа хэлдэг бүгд одоо энэ залуучууд бэлтгэх сургуультаа сая гэдэг шиг. Тэр ингээд энэ заалаа барил ингээ харж хаад сайн үзээд янз янз юм одоо их гоё мэгцэг эргээс эргээд бүх юм ихнүүч бас их гоё хийж ш тас. Энэ нөгөө барилдааны дүрмтэйгээ холбогдоод их хайтах болж шиг байна тийм ээ. Дүрмтэйгээ холбоотой сайхан баг шүү. Түүнээс ганц байр сонгоог л ахыг байр сонгоол тэгэл ингээд төвтөл шүү дээ. Зогсоол. Тэр үн тийм боож одоо хүмүүс гадар нь шавчлахгүй зү. Тэгин жил энэ аслангуудад төрүүлэх байлгаар юм шүү. Хангаар уушдаа яагаад ч хүлээн дээ. Аа. Хангаар урыг бид дахиад нэг асуу төрүүлчих байх гэж харддаг ш миний хувьд. Тэгээд Орхон баяр байна, Батбагнаа байна. Аслангуудад нөө Сүхбат байна. Сүхбатын үнээс сайхан арилжчихог хараалаа гэдэг. Тэгээд наадад тэгээд тэр хүн тодорхойлоод гэсэн. Аа. Зурцал байдаг гэсэн. За ингээд ерөнхийдөө нэвтрүүлгийн маань цаг энэ хүрээд өндөрлж байна. Тэгээд одоо Монголын ард түмэн маань бас могоо жилээ үдэж, морин жилээ угтаж байгаа энэ сайхан баярын босгон дээр нэвтрүүлгийн маань одоо урилгыг хүлээн авч оролцсон. Эрхэм та гуравтаа бас их баярлалаа. Тэгээд одоо Монголынхаа ард түмэнд сайхан сар шөнийн мэдлэгээ өргөхгүй тийм ээ. За ингээд Монголынхаа ард түмэнд гал морин жилдээ сар шиндээ сайхан шинэлээрэ гэж мэд төвшүүлье. За одоо Монголынхаа өргөн олон түмэнд сар шиндээ сайхан шинэлээрэ мөржилтөө гарч мөржилтөө гэлгэрээ хямглан төрлөөрөө төвшөө амглан сайхан шинэлээрэ л гэж хэлье да. За ингээд Монголынхаа ард түмэндээ гал морин жилдээ сар шиндээ сайхан шинэлээрэ гэж хэлээд тэгээд бас Завхан аймгийн алдраанчуудаа бас сар шинийн мэнд төвшүүлье. За ингээд бүхэн үзэгчтэй 17 дугаар жарны гал морин жилийн одоо босгон дээр та бүхэндээ бэлтгэн хүргэж байгаа Монгол телевизийн морин жилийн хүчтнүүд нэвтрүүлэг энэ хүрээд энэ хүү дугаараа өндөрлөж байна. Нэвтрүүлэгтэй хамт байсан эрхэм та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзтлаа. Баяр та үзэгчтэй.